За сайн байцгаана уу. Өнөөдөр би зөвхөн одоо Amazon-ы аккаунтаа болон өөрийн PayPal аккаунтаа ашиглаад хэрхэн одоо бага ч гэсэн мөнгө хийх боломжтой вэ гэдэг талаар тайлбарлая гэж бодод байна. Тэгээд энэ постн дээр би фото хэлбэрээр бас скриншотуудыг оруулсан. Тусдаа постгийн хэрвээ хүсвэл энэ видео хэлбэрээр харах хүсэлтэй хүмүүст нь зориулаад хийж байна. Тэгээд биний эхний танилцуулж байгаа сайт бол Nice Discount. Nice Discount яадаг вэ гэхээр ингээд ер нь бол Amazon-ы аккаунттай хүмүүс эдгээр хэсгүүдээс бол бараануудыг хүлээж аваад тэгээд энэндээ feedback rating, эсвэл review-ийг бичдэг. Харин өнөөдрийн тухайд бид нар бол ямар ч бараа худалдаж авахгүй, барааны буцаалт авахгүйгээр зөвхөн мөнгө яаж өсгөх вэ гэдэг хэсэг дээр ярина. Тэгээд question and answer хэсэг рүү та дараад. За тэгэхээр энэ яаж штэ? Та бол нэг асуултыг confirm хийхэд 50 цент авна, $0.55 авна. Тэгээд таны нийт одоо хийсэн мөнгөний хэмжээ $20 болох юм бол PayPal аккаунт руу чи бид нар шууд автоматар хийнэ гэв. Тэгээ би бол жишээ нь автоматар бараг $60 авцсан. Шууд хийчихдээ $20 болонгууд нь шууд автоматар оруулцдаг. За одоо жишээ нь хэдүүлээ ингээл одоо би одоо ингээ хиймэлсэн талаар мэдэхгүй болохоор хиймэлсэн талаар асуумаар байна. Гэтэ энэ угаасаа асуултын цаанаас бэлэн ирдэг. За одоо жишээ нь энэ дээр хүүхдийн тоглоомн дээр дарыг те get questions гэдэг чинь те. Энэ нөгөө би энэ селлерээс айлууж асуулт аваад асуусан болохоор надад өгөхгүй ашиг. За ямар ч гэсэн энийг надад зөвшөөрчлөө те. За одоо энэ асуултыг би 2 цагийн дотор энэ асуултыг асуух хэрэгтэй бол. За одоо ингээ асуултын хэсэг рүү ингээ орохоор надад бол ингээд энэ миний асууцсан тэгээд одоо асуух гэж байгаа энэ асуултууд байгаа байхгүй юу? Одоо та ингээд дэлгэцэн дээр харах юм бол би энэ дээрээс айлж асуултыг асууцсан. Эднэр seller confirm хийх үлдсэн байна. Энэ seller confirm хийхээр үлдсэн байна. Одоо эндээс бол би асуултаа арай submit хийж амжаагүй. Энэ бол сая хүсэл төгсөн submit хийж амжаагүй. За одоо энэ part дээр бид нэр яаж ажилдаг вэ гэвэл одоо би энэ асуулт асуусан хэсгээс бол яах хэрэггүй болохоор би та нарт энэ асуулт асуух гэж байгаа хэсгээс харуулъя. За би бол хамгийн түрүүнд энэ миний аккаунт би одоо аккаунтаа айгүй хайрлаж байгаа учраас би шууд энэ дээрээ асуулт хэсэг дээрээ дараад асуулт асуумааргүй байгаа учраас эхлээд би энэ бараа бүтээгдэхүүнийг одоо хайж байгаа юм шиг юу яа өөрийнхөө аккаунтн дээр хайна. Ингээд та копи хийгээд тэгээ шууд Amazon дээр тавиад түлхүүр өгөө хийгээд би бол одоо жишээ саяны банд дээр бол нилээн одоо барааг судлаад яг асуулт асуух гэж юм шиг барааг худалдаж авах гэж байгаа юм шиг одоо хайлт хийсэн байхгүй. За одоо ингээд энэ нөгөө саяны одоо энэ асуултан дээр байгаа бүтэн энэ бол барааны нэр ахгүй юу? Энэ бол барааны нэр. Тэгэхээр бид нар барааны нэрийг бүтэнгээр нь одоо хуулж асуух ч юм аль эсвэл ask question дээр шууд арахгүйгээр тал хэсгийг нэгж копидоод яг барааны одоо тий ямар бараа гэдгийг нэрийг нэгж аваад ингээд копидоод тэгээд ингэ search хийждэг би. Тэгэхээр ингэ зөндөө олон өснүүд гарч ирж штэ. Тэгэхээр би ингэ авах гэж байгаа юм шиг ингээл өснүүдэд харна. Яг гэвэл та өөрийнхөө аккаунтыг сейф байлгах хэрэгтэй. Тэгээд бас нөгөө одоо өөрийнхөө юун дээр аккаунтн дээр асуулт асуулах гэж байгаа бас нөгөө селлерийг бас сейф байлгах үүднээс бид нар бол ингэж нэг жоохон тоглоом хийдэг байхгүй юу? Жоохон тоглох маркийн. За жишээ нь одоо би миний чинь 6 пакеттай байсан учраас би яг нэг 6 пакеттай өснүүдийг сонирхъя. За одоо ингэж энэ бол миний асуулт асуух болох юу биш би гэхдээ яг ус авах гэж байгаа хүн шиг усны талаар судалж байгаа хүн шиг үзэж байгаа байхгүй юу? За ингээд энэ ус бол нэг иймэрхүү юм байна, иймэрхүү олон төрөлтэй юм байна. Энэ дээр бол хүмүүс бол ингээд юмнуудыг бичсэн байна. Энэ дээр бол асуултууд нь тавигдсан байна. Тэгээ хүмүүсийн асуултанд нь өвд хүчсэн байна тий. Жишээ нь хүмүүсийн асуулт нь тэгээд хариултыг авсан байгааг хараад чухал асуулт асуусан байгаа бол ингээд өвд хүчдэг. За тэгээд одоо ингээд энэ ревю дээр байгаа зургнууд байж болж байна те. Ингээд та нэг үзээд ингээ ямар ч байсан та нэг ус авах гэж байгаа хүн шиг жүжиглэх нэ штэ.
За одоо дахиад нэгийг ороод үзчихье те. За одоо хэдүүлээ яа гэв энийг орж үзье л да. За ингэхээр бол бид нар яг энгийн customer-ийн habit-аар юм хийж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй. Энэ дээр бол ингээ асуулт хариултын хэсэг нь байна. Ингээ асуулт асуухаар ингээд асуултантай холбоотой төрхөө рүүгээ хийхээр ингээ гараад ирдэг. За тэгэл одоо ингээ хараад бид нар яа ингээд юу яах гэж байгаа юм шиг асуулт энийг авж байгаа хүн шиг ингээ жоохон асуулт хариултын хэсэг дээр жоохон удаад тий. Тэгээд энэ дээр байгаа зургуудаас нэг ганц үзээд биднэрт бол асуултаа сабмит хийхэд 2 цаг байдаг учраас та бол танд хангалттай цаг байдаг. Тэгээд та өөрийнхөө аккаунтыг сейф байлгахын тулд ерөнхийдөө бол юу яасан дээр жоохон хугацаа зарцуулах хэрэгтэй. Ер нь бол авах гэж байгаа юм дээр бид нар хэрвээ Amazon-аас яг үнэнгээсээ өөрөө бараа авах гэж байгаа бол ямар их судлах вүлээ дээ тийм биз дээ. Хүмүүсийн ревюгээ бүр нэг бүрчлэн үзнэ, зургийн нэг бүрчлэн харна тий. Гэх мэтчлэн бид нар хийх учраас ингээд хэдүүлээ бол үзнэ. За тэгээд одоо ингээд иймэрхүү байдлаар хит хитэн юм жишээ одоо ингээд юунуудыг үзсний дараа хит үсний жишээ ингээд одоо асуулттайгаа холбоотой юмнуудыг үзсний дараа бид нэр асуулт асууж болох нь шүү дээ. Жишээ нь одоо нэг иймэрхүү юм дээр зүгээр helpful тартдаг ч юм уу те. Тэгээл нэг иймэрхүү зурнууд нь ямар байна? Энэ зурнуудыг харж байгаа helpful тартдаг ч байд юм уу? Ингээд та яг үнэнгээсээ юм авах гэж байгаа юм шиг ингээ явах нэ. За одоо ингээд та болчлоо гэж бодох юм бол танд асуулт нь энэ өгөгдсөн байгаа байхгүй юу? Та ямар ч асуултанд бэлдэх шаардлага байхгүй, танд ямар ч англи хэлний шаардлага байхгүй. Асуултаа шууд хуулаад яаж хуулах вэ гэхээр copy questions гэдэг хэсгээр гарч байна. Тэгэхээр copy successful боллоо гэд гараад ичдэг. Тэнгүүд окей гэд дарангуутаа асуултынхаа хэсэг дээр ask the questions. За тэгэнгүүт штэ тэ асуулт хэсгийнхаа доотлолт байгаа энэ постоо хуулаарай. Тэгээд битгий энэ асуултыг өөрчлөөрөө энэ асуултанда битгий хариулаарай гэсэн байгаа байхгүй юу? За тэгэхээр окей гэдээ дарна. За тэгэнгүүт одоо бидний асуулт асуух хэрэгтэй ус маань гараад ирлээ. Тэгээд ингээ асуулт хариулах хэсэг маань гараад ирлээ. Бид нэр энэ дээрээ дараад paste буюу асуусан юугаа тавиал болоо. Амжилттай тавигдлаа гэж гарч ирж байна. Амжилттай тавигдсан гэмэд одоо бид нар хэдүүлээ линк явуулах хэрэгтэй байхгүй энэ дээдлийнхаа линкийг замаа хуулаад тэгээ одоо бид нар энэ рүүгээ submit link тэгээд бид нар submit одоо ингээд submit successfully гэж гараад ирэхээр энэ confirmation бид нар хүлээж байгаа байхгүй юу? За одоо энэ дээр асуулт асууя. За энэ бол ингэж штэ тий. За энэ дээр бид нар copy question гэж аваад окей. Ask the questions табтай гараа гэсэн дарлаа. За одоо ингэ бид нар бараан дээр өгөөд ирсэн. Copy paste хийлээ. Тэнгуутаа хэвлээ. Ингээ post questions гэдэг хэсэг дээр дараад за тэгэхээр ингээд бидэрт та яг энэ дээр ингээд юу яах гэж яг та асуулт асуух гэж байна уу? Энэ таны яг асуулт энэ яг таны асуулт мөн үү гэд асуудаг. Тэгэхээр нь та тийм ээ гэд ингээд пост дээрээ дарахаа. За ингээд таны successful болсон. Энийгээ та өөрлөө хуулж авлаа. За одоо энэ дээрээ хоёул хэдүүлээ. Submit questions дээр дараад ингээд submit хийхээр за одоо ер нь бол ингээл болоо. За одоо яг миний хувьд бол энийг confirm хийх юм бол $1 $2 авч штэ тий. За nice discount-ийн хувьд бол иймэрхүү байлаа. За дараагийн нэг юм бол миний мэдж байгаагаар энэ PPOC Club эдийг бас pointer юу гэдэг юм бэлээ. Pointer $1 болгож өгдөг. Гэхдээ эднийх бол та худалдаж авах хэвээр. Гэхдээ худалдаж авахдаа эднийх нэг амар юм нь болохоор яадаг гэхээр эндээс та авсан
бүх төрлийн барааныхаа буцаалтыг яг маргааш өдөр нь чек хэлбэрээр авчдаг. За чек хэлбэрээр авсан бараагаа та хаанаас шалгах вэ гэхээр claims and cashbacks-ээс шалгадаг. За одоо та эндээс ингээд шалгахаар за жишээ нь энийг орж үзье л та. Тэгэхэд болохоор тань дээр бол ийм юм ирсэн. Тэгээд танд 250 point орж ирнэ. За тэгээд ингээд payment submit хийгдсэн ингээд хөвлөгээд авцсан энэ байна гэд ингээд ороод ирэхээр ингээд point-ууд чинь нэмэгдээд таны ийм point-тай болсон байна тийм үү? Тэгээд ингээд барааг авах болгонд танд point нэмэгддэг. Тэгээд та энэ gigs гэдэг энэ юун дээрээс ажил хийж болно. Votes гэдэг дээрээс ажил хийж болно. Бас бүгдөө point өсгөж өгдөг танд. Тэгээ ингээд та эндээс барааг авсны дараа бараанууд чинь бүгдөө тусдаа pointтэй тань дээр point болоод ороод ирдэг. Жишээ нь 250 point гэдээ ороод ирчин тий. За ингээд цуглуулсан оноогоо яах вэ гэхээр та иймэрхүү оноонууд ингээд цуглуурцсан байж гин. Тэгээ та цуглуулсан оноогоо яах вэ гэхээр transfer my points гэдээ орох нь байна. Тэгээ энэ болохоор таны 100 point-ийг $1 гэж үнэлнэ. Тэгээ 2500 point болохоор танд $25 шууд cashback орох юм байна. Тэгэхээр надад энэ PPOC болохоор амар таалагч. Энэ болохоор та review бичихгүй, rate өгөхгүй, та feedback өгөх шаардлагагүй, бараа худалдаж аваад маргааш нь шууд чек хэлбэрээр аваад тэгээ та оноо цуглуулад энэ бас бусад хэсгүүд дээр байгаа оноонууд одоо даалгавруудыг гүйцэтгэж цуглуулад оноогоо 2500 point болохоор нь $25 авч болох нэ. За тэгэхээр энэ бол юм байна. Тэгээд энэ өглөөл арай гайгүй юм билэ. Өдөр ингээ орой ялангуяа би яг одоо ингээ орой ажиллаж байгаа вебсайтн дээр ингээ орой ажиллаж байгаа болохоор надад баг ямар ч офер алга байна. Монголд байгаа хүмүүсийн хувьд бол баг тэдний хувьд өдөр ингээд ухахад болохоор юм байна гэж би бодлоо. Монголд байгаа хүмүүс яаж болох юм бэ гэж бодсон гэхээр за та эндээс бүтээгдэхүүн аавна. Та энэ дээр ямар ч review, feedback одоо юу ч өгөх шаардлагагүй болохоор хүссэн бараагаа cargo компани руу явуулаад тэгээ cargo компани тань руу явж явах оронд таны e-check хүрээд ирэх юм байна л да. E-check хүлээж авах аккаунт маань болохоор одоо валютын данстай л одоо байх хэрэгтэй болж таарж байна. Тэгээд шууд данс руу ордог. Тэгээ энийг болохоор би энэ нэг Монголын банкнууд Америк Экспрессийн карт санал болгодог гэсэн. Тэр ажиллаж болох болов уу гэж би бодож байна. Эсвэл бол одоо бас найз нөхөр хин нэгнийхээ хэрэгэлдэг аккаунтыг аль эсвэл нээсэн байгаа аккаунтаа ашиглаад ингээд зүгээр одоо Америкт та байхгүй ч гэсэндээ Монголд байхдаа Америкт байхдаа хэрэгжилсэн аккаунтаа бас ингэж хэрэгжилж болох нь шүү дээ тий. Тэгээд та бараанууд чинь тань дээр бол карго компаниар дамжаад эрдгээрээ ирж илвэнэс та тэр хооронд таны мөнгө чинь буцаал орчин тэр мөнгөөрөө та буцаагаад бараа аваад тэгэл цуглуулсан поинтоосоо дахиад нэг хэдэн 2500 тутам $25 жоох мөнгө олох боломжтой. Одоо Amazon-ы giveaway өгдөг сайтуудын нэг нь энэ байлаа. За дараагийн нэг point өсгөөч мөнгө буцаалт өсгсөн поинтоор буцаалт авч болдог бас нэг сайт бол бидний сайн мэддэг SafeSue. Тэгээ SafeSue руу ороод яадаг гэхээр SafeSue дээр бол ийм та нар хэрвээ өмнөх видеонуудыг үзсэн бол ийм deal, freebies, earn point гэсэн хэсгүүдтэй бараанууд байдаг. Deals хэсэг дээр байгаа бараанууд бол та зөвхөн купон аваад хэрэглэж болдог. Freebies хэсэг дээр байгаа дээр болохоор заавал та review filter бичиж авдаг. Earn point хэсэг дээрээс бараах нь бол та review бичээд ингээд point өсгөж болдог. Миний хувьд бол энэ дээрээс бол ямар ч бараа авч review бичиж point өсгөж үзээгүй. Гэхдээ би юу яатсан байгаа. Одоогийн байдлаар бол 500 point толцсон байгаа. Тэгээ энэ 500 point-ийг би ерөөсөө яасан гэвэл зүгээр referral. Тэгэхээр та болохоор энэ SafeSue бол Монголоос бас нэг хүмүүс бас юу яаж нэг купон дийл хэсгээс нь бол шууд одоо ингээд хямдралаар нь аваад бараануудаа авах боломжтой. Эсвэл бол ингээд
юу deal request-ийн deal юу бусад хэсгээс нь ингээд бараа хүсээр ингээд юу тавиад point өсгөөд авах боломжтой байдаг. Тэгээ миний хувьд бол би нэг ч ревю бичдэг бараа аваагүй. Тэгээд зүгээр ганц нэг ширхэг юу купоноор л бараа авсан. Тэгээд ингээ өдөр болго ингээ daily check хийхээр 10 point өгдөг. Тэг профайла гүйцэд болох юм бол 40 point өгдөг. Би профайла гүйцэтгэх болоо 40 point өгвэн. Тэгээ мэдээж buy freebies одоо freebies хэсэг дээрээс бараа бүтээгдэхүүн аваад ревю бичиж өгөх юм бол нөгөө нэг тухайн бараанаас хамаарат бараг 200-300 point-ууд өсөж авчдаг. Sign up referral гэдэг одоо бид нар бол групп дээр бол маш их referral шеэрлдэг. Тэгээ би юу гэж боддог гэхээр хэрвээ хэн нэгэн referral-өөр юм шеэрлээд ингэж яасан бол хэрвээ та тэр урьдсан invitation referral-аар орох юм бол та зүгээр бараа бүтээгдэхүүнийг туршдаг вебсайт руу орох гэхээс илүү бас хүнд туслаад тэр хүнд point өсгөж өгөх боломжийг бас олгодог учраас тэргээр ороорой. Өөрөө та нэг удаа хүний referral-аар орсны дараа харин өөрийнхөө point-ыг өсгөхийн тулд өөрийнхөө яах нь та referral-ыг хуулах нь шүү дээ, тий? Invite my friend. За одоо энэ дээр бол миний юу вэ штэ? Referral code вэ штэ. Тэгэл одоо би ингээд энэ referral code-оо хуулаад ингээд Facebook дээр ч байд юм уу? Одоо энэ LinkedIn, Twitter, Google дээр ингээд хуулаад ингээд тавихаар хүн болгон одоо миний энэнгээр sign хийгээд энэ SafeSo гэдэг вебсайтыг ашиглах юм бол 20 point нэгдэж байгаа байхгүй юу? За тэгтэл миний point өсгөөрөө би яах вэ гэсэн чи та хартаа. Энэ бол дээдл нь $200 хүртэл буцаалтыг танд point өсгөхөөр reward гэж өгөх юм байна шүү дээ. Point нь яаж одоо доллар шилждэг вэ талаар харъя. Хэрвээ та одоо жишээ нь 6,000 point бол $50, 1,200 бол $10, 360 бол $3 гээд ингэ явах юм байна. Тэгэхээр ер нь бол иймэрхүү байдлаар та юу яана? 12,000 point-тай бол $100 хүртэл та авч болох нь шүү дээ. 4,500-тай бол хэдий авах юм бэ? 30 авах юм уу? Тэгээд тэр point-оо та Cross-border business date cashback болоод эсвэл бол weekend holiday-гээр жоохон delay болно гэж байна тий. Эргээгээ та бас point худалдаж авч болдог юм байна. За тэгээд ийм л юу байна. Ямар ч үсэн иймэрхүү байдлаар бас point өсгөж болдог нэг ийм сайт байна. Тэгээд одоохондоо би нэг ч point эргэж үзээгүй. Гэхдээ point бол ямар ч үсэн югаар доллараар reward болоод авах боломжтой. Тийм байдаг. За ямар ч байсан 4,500 point хүрсний дараа бол та ямар ч байсан юу яах юм бэ? 24 цагийн дараа request cashback болох request өгвөл тэгээд эднийх нэг 24 цагийн дотор шийдэл 3-5 хоногийн дотор PayPal аккаунт руу чинь cash чинь хийж өгдөг юм байна. 4,500 point чинь $37 гэж тооцоод байсан баха. Тэгж санагдав. За нэг иймэрхүү юм байна. Гэтэ энэ бол тийм айхтар их мөнгө олохгүй. Гэхдээ та авъя гэж бодож байгаа бараагаа аваад өөртөө хэрэгтэй бараагаа аваад тэгээд тэр бараанаасаа point цуглуулад мөн бас өөрийнхөө найзуудыг энэ сайтыг хэрэглэдэг болгож уриуснараа point цуглуулад тэгээд тэр point-оо та бас доллар руу юу шилжүүлж PayPal-аар авах боломжтой. Нэг юм бас нэг сайт байна. Нэг юм сайт олсон. Одоо нөгөө группийнхэнтэй нэг онлайнаар мөнгө олох боломж хайж олно гэж амласан учраас тэрнийхээ амлалтыг хүрэх гээд юу яалаа? Ганц нэг вебсайтыг туршиж үзлээ. Тэгээ энэ болохоор YouGov
.com гэдэг нэртэй. За би та бүхэнд харуулъя. Эхлээд Google-д чийдүүлээ тий. Google-с хараад YouGov гэдэг. Гэтэ энэ YouGov биш та манайхаа зөвхөн Америкийн нэгдсэн улсад байгаа хүмүүсүүдэд зориулсан. Тийм бол зөвхөн survey хийдэг. Зөвхөн одоо танаас янз янзын асуулт survey хийж. За ер нь бол нэг иймэрхүү байдлаар харагдана. За би өөрөө юу гэх юм. Заавал энэ код ирд юм билээ. Имэйл хаягаар. Тэгээд тэр кодороо хийж ордог. За одоо ингээд та ямар ч үс эхлээд register хийлгэнэ. Тэгээд register хийлгэсний дараа одоо энэ асуултуудаас энэ point цуглуулах юмудаас point-о цуглуулад тэгээд ийм юунууд байдаг. Survey-нууд байт юм билээ. 50 point, хэдэн point гэдэг. Тэгээд би ингээд байгаа ахуламжтай юмнууд дээр нь бүгэлсэн. Тэгээд одоо ингээд ер нь бол ингээд survey хийгээд одоо иймэрхүү одоо point цуглуулад ингэнэ гэж тэгж байна. Одоо миний хот өнгөш 2250 pointтай. Тэгээд би point-оор юу авч болох вэ гэсэн чинь иймэрхүү юм авч болно гэж байна л да. 55,000 point-тай бол банкны $50-ын гүйлгээ авч болно. Эсвэл бол 100,000 point-тай бол $100 гүйлгээ авч болно. Эсвэл 25,000 point-тай бол $15 Amazon gift card гэх мэтчлэн ингээ мессеж их байна, Old Navy байна, Game Shop байна тий. Тэгээд иймэрхүү дэлгүүрүүдийн gift card-уудыг авч болох юм байна. Тэгээ өдөр болгон л юу survey байд юм билээ. Тэгээ би өнөөдрийн survey-гээ бүгэлсэн. Өнөөдрийн survey хийхэд надад 2250 point ирлээ. Тэгэхээр энийг бол Америкийн нэгдсэн улсад байгаа. Тодорхой хэмжээний англи хэл мэддэг хүмүүс бол хийхэд боломжтой юм байна. Ямар ч байсан энэ бол бас нэг сайт юм биш үү.